Солонгост анх удаага аялах гэж байгаа хүмүүс байх юм бол энэ бичлэг та бүхэнд зориулсан гэсэн үг. Энэ бичлэгэн дээр юу гарах вэ гэхээр Солонгост ирээд бусдын тав тухтай байдлыг эвдэхгүйгээр бусдад бүдүүлэг харагдахгүйгээр яаж аялах вэ гэдэг хідэн тип та бүхэнд маш товчхон хүргэе гэж бодож байна. Айл үйлдвэрлэлд аялвал илүү давуу талтай вэ, суул талтай вэ гэдгийг та бүхэндээс хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол Солонгосын соёл болохоор олон нийтийн тээвэрт автобус, метронд бусдыгаа маш хүндэлсэн явдаг байхгүй. Тэрэн дээр гадаад хүмүүс маш их танигддаг. Утсаар видео колл хийгээд чихвчгүй ярьдаг, хоорондоо амар чанга чанга инээдэг. Энэ хүн бол одоо Солонгос хүн биш гадаад хүн юм байна гэдгийг шууд ингэ таньдаг. Тэгэхээр ер нь Солонгос хогийн сав тийм их байдаггүй. Тийм болохоор хүмүүс хогоо идэ авч явж байгаад хогийн сав харагдахаар хайчдаг. Тамхи татах газрыг ингээд тусгаал ингээд заагаад өгсөн байдаг тамхины цэг гээд за тамхины хэсэг дээр л тамхи татна. Гудамжинд явахдаа ч юм уу гадуур ингээд тамхи татах юм бол таныг ерөөхдөө торгох аюултай учраас энэ дээрээс анхаарах хэрэгтэй. Автобус тэгээд метронд оронгууд ийм 3 төрлийн өнгийн санал байдаг. Жирэмсэн болон хөгш настай хүмүүс шар болон тэр ягаан сандал дээр суудаг байхгүй юу. Зараад байхад Солонгос хүмүүс ингээд амар хүнтэй байсан ч гэсэн тэр жирэмсэн хүний сандал дээр суугаагүй яг үлдээсэн байдаг байхгүй. Ерөнхийдөө бол олон нийтийн тээвэрт явж байхдаа том уур хэмжээтэй цүнх байх юм бол тэрийг урдаа аваад явчихвал зүгээр хэдийгээр ингээд Солонгост хулгай байхгүй ч гэсэн энэ зүгээр бас нэг юм жижиг соёлын нэг хэсэг байхгүй. Дээрээс нь метронд автобусанд ерөөсөн юм идэж ууж болдоггүй. Ууж идэх зүйлийг ерөөсөн хэрэглэхийг хориглосон байдаг. Бас нэг юм сонирхолтой зүйл нь гэх юм бол хоолны газар ингээд хоол идэхээр хоолны чинь панчаан ингээд дуусчих юм бол панчаана ингээд нэмүүлье гэж хэлж болно. Энэ дээр л ямар санаа зовхон байхгүй. Угаасаа ихэнх газрууд панчаана үнгүй нэмдэг байгаа. Дараагийнх нь зүйл гэх юм бол Соулийн дэлгүүрүүдэд худалдаа авалт хийж байгаа. Хувцсыг доош нь буулгах одоо үн ярих гэсэн асуудал байдаггүй. Зүгээр яг хямдрал зарлцсан, сэл зарлцсан бараанууд дээр хэдэн үе сэл гээд ангилаад эсвэл дээр нь улаанаар бичсэн байгаа шүү дээ, тий. Тэрнээс бусад тохиолдолд ер нь нохтой төвийн дэлгүүрүүдэд бол тийм үн болгох гэсэн асуудал байж болохгүй. Амар бүдүүлэг харагдана. Зүгээр яг хуу хотын зах руугаа зах тиймэрхүү жижигхэн газрууд бол жоохон уян хатан байдаг. Солонгосын нэг давуу тал нь гэх юм бол бүх газруудаар карт үйлчилдэг. Нийтийн 0 маш цэвэрхэн байдаг. 0 болгондоо ариун цэврийн цаастай. Тийм болохоор бас 0-д нь одоо үйлчлүүлэхтэй хүртэл ингээд цэвэрхэн тий орох хэрэгтэй. Бичлэгнийхаа дараагийн хэсэг рүү үдэл орцгоё. Солонгост анх удаага ирж байгаа бол эдгээр 6 газруудыг санал болгож байна. За тэгээд Солонгос хүмүүсийн бас давуу тал, Солонгос улсын давуу талын талаар ярилцъя. GSC-угаас T-Money карт заавал аавн энэгээр ер нь бол метро, автобусандаа ингээ үйлчлүүлээд явчихна. Бас метро нь маш ойлгомжтой, англиар бичигдсэн байдаг. Нийтийн тээврийн одоо оргил цагууд нь болохоор өглөөний 8-аас 9:30, орой болохоор нэг 6-аас 7:30 хооронд бол маш хүнтэй байдаг. Тэгэхээр аль ачаал багтай цагуудаар нь та бүхэн бас явуул их зүгээр. Солонгосчууд амар тусч. Одоо жишээлбэл та ингээд газраа мэдхгүй төөрцөн байх юм бол та ингээд надад туслаач ийм газар би очих гэсэн юм аа. Энэ ингээд зөв буруу би одоо хаашаа явах вэ гэдэг ингээд зөвлөгөө авах юм бол туслаад хэлээд өгнө. Зарим хүмүүс нь бүр очих байгаа газар чимгээд өгдөг тийм бүр тусч хүмүүс байдаг. Мэдээж гадаадад аялж байгаа юм чинь шопингийн том дэлгүүрүүдэд яадаг вэ гэхээр 30,000 воноос дээшээгээ худалдаа авалт хийсэн тохиолдолд таны авсан бараан дээр такс фри заавал өгдөг байгаа. Тийм болохоор гадаад паспортоо заавал их байранд яваад фрийг авч байгаараа ер нь аялж байгаа хугацаанд Оливанг Дайсон хоёр бол маш хэрэгтэй. Одоо Оливангаас ойр зүрийн хэрэглээний гоо сайхны юмнууд авчин, Дайсогоос хэрэглээний гэр ахуйн ч юм уу бусад зүйлүүдийг авчихад үн боломжийн хаасайгүй байдаг болохоор айгүй зүгээр байдаг. Солонгос орны бас нэг гоё давуу тал нь гэвэл маш камертай. Дээрээс нь цагдаа нар маш ихтэй, таны аюулгүй байдлыг аягуулсан хангасан байдаг. Ер нь шөнө явсан ч гэсэн одоо нэг айгаад байх тийм айцгүй тийм 50 талтай байдаг байхгүй юу. Гэхдээ маш олон хүн амтай учраас тэр дотор мэдээж сайн муу бүх зүйл байгаа шүү дээ. 3 төрлийн аппликейшн татчихвал их зүгээр. Автобус унаандаа суун, метрондоо суун, такси дуудчихна. Хаана ямар хоолны газар, хаана ямар дэлгүүр байгаа тий. Явах гэж байгаа газрынхаа бүх мэдээллийг энэ аппликейшнуудаар авах боломжтой. 1 сарын, 2 сарын, 3 сарын гэх дугааруудыг иргэний өмчлөгтэйгээ очиод Монгол 5-наас авч болдог. За хязгааргүй интернеттэй яриа бас үнэгүй. Хурд нь бас их боломжийн. Солонгосын бас нэг давуу тал юм бол нийтийн тээвэр дотроо Wi-Fi-тэй, дусны буудал дээр Wi-Fi-тэй утсын сэнэглэгчүүд нь Type-C басан байлээ. Автобус нь маш цэвэрхэн, дулаахан, зуны цагт сэрүүхэн хүмүүсийг айгүйх бодсон тиймэрхүү үйлчлэгээнүүд маш ихтэй байдаг. За 3 дугаар хэсэг рүү орцгоё. За ер нь бол Солонгосын айл үйлрэлт нь аялал илүү давуу вэ, сул вэ гэдэг дээр би 4 үйлрэл дээр ярьж өгье. 12-оос
2 сарын хооронд өвлийн улирал нь болдог. Тэгээ үйл эмч нь мэдээж цастай хүүтэн байгаа. Хасах 10 градус хүртэл хүүтэж магадгүй болохоор ерөнхийдөө дулаан авцсан авчвал их зүгээр. Өвлийн улирлын нэг гоё давуу тал нь гэх юм бол шопинг хийхэд айгүй их тийм сээл зарладаг улирал ахгүй юу? 3-аас 5 сарын хооронд хаврын улирал эхэлдэг ба. Хавар эмчин бидээд маш романтик улирал ер нь бол цаг агаар нь гоё дулаахан тэгээд маш их өнгөнгийн янз янзын цэцгнүүд гарч эхэлдэг, сакура дэлгэрдэг ийм улирал байгаа. Яг нь сул тал нь гэх юм бол 4 сард ингээд жуулчил маш их ирдэг. Тэг хүн ихтэй байдаг гэсэн үг. За тэгээ 4 сарын дундуур шар тоосон зэрэг гэж ярьдаг. Зураг авахд ч юм уу, лото тааврын дээрээс ингээд юм үзэх ч юм уу ингээд зарим тийм тохиолдолд манандцсан юм шиг тийм цайвар өдрүүд гэж байгаа. Тэр өдрүүд бас таарж магадгүй. 6-аас 8 сарын хооронд зуны улирал болдог. Ер нь бол маш халуун, маш чигтэй, бороо их хорно. Цаг агаарын байдал нь бол ийм байдаг. Тэгээ мэдээ 100 юм чин янз бүрийн фестивалууд, усан паркууд, хам морны иргэн дээр хүмүүс маш их очиж ингэж амарч өдрийг өнгөрүүлдэг тийм бас гоё уюуд нь байдаг байхгүй юу? Сул тал нь гэх юм бол 7 сард ингээ борооны улирал эхэлждэг. За ингээ борооны улирал дуусан гут 8 сард халууны үе нь эхэлждэг. Тэгэн гут маш их чигтэй болдог 8 сард. Тэгэхээр айгүй ядардаг, тухгүй улирал. Намрын улирал бол 9-өөс 11 сарын хооронд болдог. Намрын улирал бол миний хувьд хамгийн гоё, хамгийн таатай улирал гэж би боддог. Агаарынхаа сэрүүн сэвэлтсэн, тийм халуун биш, тийм хүүтэн биш. Сөөвл хотыг үзэнгээ давхар ингээд байгалийн үзэсгэлэн нэмж үзэх. Ер нь зураг авахд номер 1 улирал бол намрын улирал гэж би бас хэлнэ. Мэдээж энд сул тал гэж байгаа. 10 сард Солонгосын Чусок гэх баяр болдог. Та бүхэн Чусок гэд хайгаад үзээрэй. Ер нь бол манай Монголын цагаан сар наадамтай ер нь ойролцоо маш тийм том баяр ахгүй, ургацын баяр нь. Ерөнхийдөө 3-аас 5 хоногт үргэлжилдэг. За энэ хугацаанд болохоор Солонгос хоттой амьдардаг хүмүүс нь хөдөөрөгөө ээж аав руугаа гэр бүлээрээ ингээ аял зугаалаад ингээ явждаг учраас одоо орон нутгийн автобус унааны тасалбар тий метроны тасалбар олдохгүй байх магадлал маш өндөртэй байдаг. Амардаг учраас том моолууд нь ажиллаад жижиг дэлгүүрүүд нь бас хаалттай байх магадлалтай. Тэгэд хөл хөдөлгөөн баг. Ер нь бол наадмын дараа нэг хот ингээд ер нь жоохон эзгүүрээд хүн амьтан жоохон цөөхөн болчдөг штеп. Яг тиймэрхүү бас болдог. Тийм болохоор яг юм Чусокын үеэр ирж байгаа бол буудлаа маш их захиалаад, өөр хот хооронд явах гэж байгаа бол их захиалаад ингэхгүй бол тасалбар эдэр олдохгүй, буудлын эдэр олдохгүй, олдсон ч маш үнэтэй олдох магадaltaй учраас энийг харгалзаж үзээд аль улирал аялуул би юу бэлтгэх вэ, юуг анхаарах вэ гэдэг дээр та бүхэн жоохон ч ихсэн тип өгсөн баг гэж найдаж байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа.